За хүмүүст өчигдөр манай country сайт нь нэвтрүүлгийн 2 дахь зочноор 44 оролцож байна. За үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За намайг Төвшөө гэдэг зураач мэрэгчлээ. Тэгээд контент бүтээгч юм уу? Тэгээ сайн дураараа контр тоглогч, сонирхогч. Ойр идэвхтэй контр тоглож байгаа. Контрийн талаар рилми тиймэр айддаг тийм юм байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань дөрвийг танилцуулъя. За миллионер гэдэг нэвтрүүлэг үзчихсэн баг те. Who wants to be a millionaire. За би одоохондоо спонсор авахлаар дээд 500 сая төгрөг хүртэл өгч чадна. Надад 12 асуулт байгаа. Бүр мөнгө өгөх юм уу те? Тий. За танд болохоор 2 боломж байгаа. За эхнийх нь 4 хариултаас 2 хариултыг тасаад 50% боломж. За нөгөөх нь цацаараа хинрүү чамаагүй залгаад найзаас асуух. За ийм 2 боломж байна. За эхлэхөө. 50 найзаас асуух гэдэг 2 боломж байгаа тий. За эхлэе. За та хоёр нь country хэр удаан тоглож байгаа вэ? Ер нь тэгэл багасаа л 1.6 мургаа тоглолдог ус. 1.6 бисийн тэгэл тоглоод Go анх гарч яхад нэг аккаунт нээж бисэнд 1-2 тоглосон. Тэгээд CS 2 гарсны дараа удаагүй компьютертэй болоод тэрнээс хойш тоглосон. Би чи өмнө ерөөсөө хувийн компьютертэй байгаагүй байхгүй. Тэгээ ер нь одоо л тоглоод нэг 500 цаг магт болж байгаа. За тэгвэл бас CS 2 гарснаас хойш тоглож байгаа юм шүү дээ. Тийм, Go бах зүгээр нэг найзуудаараа нэг бисийн тоглолт шүү дээ. Тийм, тэгж л олж байсан. За манай country сайтын нэвтрүүлгийн эхний асуулт 20,000 төгрөгийн асуулт байгаа. За асуултаа харцгаая. Эдгээрээс Монгол багийн дасгалжуулагч Марагийн жинхэнэ нэрийг олно. А хэлбэр Банзрагчийн өсөх 2. Б хэлбэр Мөнх болдын сод 2. В хэлбэр Баянбатын Эрдэнэ далай. Г хэлбэр Ууган баярын андар үлэг. За. Юу штэ? Эрдэнэ далай штэ. Эрдэнэ далай. Эрдэнэ далай. За зүг байлаа. Баяр үргээ. Ой, анар бэлэг гараад ирсэн. Би энийг няслаг байсан байна. За. Ер нь тэгээд яварсан. Зүг хариулсан. Би ер нь зүг байлаа гэх юм бол цаашдаа тэг зүг шүү за. За. За манай 2 дахь асуулт 40,000 төгрөгийн асуулт байгаа. За CS 2 тоглоомд C4 итгэвчснээс хойш хэдэн секундын дараа дэлбэрдэг вэ? А хариулт. Би яг хэлийг дандаа андуурд. Б хэлбэр 30 секунд. В хэлбэр 40 секунд. Г хэлбэр 50 секунд. За энэ ингэтэн ямар ч сан гиттэй бол 5 секунд, гитгүй бол 10 секундын диффюз гэдэг те. Тий. Тэгээд 1-6 дээр тоглолтоо байхад бид дандаа MP доорзораас C4 таймер гэж байгаа тэрийг 30 секунд болгох. Тэрийг өөртөө тохируулцдаг байсан юм аа. Тийм. За. Стартинг мөнийгоо 850 болгоо заяа. Тэгээд раунд минута багасгаад тэнгүүтлээ C4 таймераа 30 секунд болгож тоглолдог байсан 1-6 байхад. Одоо болохоор юу юм шиг байгаа? 40 секунд юм шиг байгаа. Над арай л удаан мэдрэгдэв тий. Тэгэхээр одоо 1-6-гийн бас арай удаан санагддаг болохоор 40 гэж бодож байна үү те. Тийм. Тэгтээ 30 хичвэл болно. За. Энэ дэр би унуул тэгээ шууд хасагдах уу? Тий, тэгээ шууд хасагдана. Яах вэ? Юу ач дөө? Чууд хасагчвал балаа явуулна да тий. За би шот нөгөө 50 бид штэ. Тэрийг ашиглая. Тэгтээ 30-42 битэн үлдээгээрээ. Оролцогч төвшин төр өөрийн 50% боломжоо 2 дахь асуулт 40,000 төгрөгийн асуултан дээр ашиглаж байна. За. Эцсэн 2 асуулт нь юу вэ гэхээр В хэлбэр болон Г хэлбэр үлдсэн байна. За 40. Хэр итгэлтэй. Хэр итгэлтэй нэ?
V хөлбөр болон G хөлбөр гэсэн шүү дээ. Тий. Тийм. 40 дугаас зүг бохоо 50 яаж явах вэ? За Чи одоо юу вэ? Баг нэг юм. За. За баяр үргээ та зөв хариулж чадсан байна. Яа, түгш 2 дугаар асуултан дээр ингээ ирэх ашиглачаарч. Би ер нь цааш нэг явахгүй мэн үү? За дараагийн асуулт 60,000 төгрөгийн асуулт. Мактен буугаар хийл хийхэд хэдэн доллар авдаг вэ? За хувилбар 300 доллар. Б хувилбар 100 доллар. В хувилбар 900 доллар. Г хувилбар 600 доллар. Ой, Мактен гэж нөгөө юуны ойроос бод шотком юм билүү? Террор талын. Биш. Террор талын 3-ны юу SMG юм уу? Тий, SMG. Нөгөө MP9 шиг SMG тий. Тий, MP9 шиг SMG тий. За наа чин ямар ч сан SMG-ээр kill гэхэр бонустай байдаг. Аха. Зүгээр AK ийм дөрөв мөрөв бод гарч идэг гэдэг үлээ. Зүгээр AK M4-оор буудахаар чин 300 өгдөг баха. Аха. Тэгээд нэг юмар хутгаар kill хийхээр 900 өгдөг лөө. Тэгээд хямдхан мөртлөөс хамгийн их одоо нөгөө бонус өгдөг нь дандаа SMG-нүүд байгаа гэдэг. Аха. Тэгэхээр 600 юм болов уу? 600 сонгох уу? 600 гэхэр ч одоо 2 хүн алхаад л 1200 ороод ирнэ. Тэгээд раундын төгсөлд энэ тайм сони юм байна. Ерөөсөө юу байж байгааг юм шүү дээ. Ингээд тоглолтог болохоос ш нэрээ ингээд одоо санхүү манхүү тоо моо шүү дээ. Тэдрийг анзаардаг хүн биш дээ. Ямарч мөнгө өгдөг юм шиг санагдаад мэдэрдээд байдаг нь бол юм бэ. 100 SMG-гээр яалч SMG-гээр нэг буу баг маа үедээ кил хийчихэр дараагийн раунд дээр хангалттай мөнгөд болцсон би тий. За юу вэ? 600. Тий. За ямар нэгэн боломж ашиглахгүй шууд 600 гэтгэлтэйгээр сонгож байгаа зүг. Чи ямар бацартай хэлээ дээр. Ингийн кейс ихэр 300 өгдөг. Үгүй юм. За би дахиад боломж ашиглая. Чи бүр толгой юу хийчлээ? Намайг амар юу болгочлаа. За найз руу залгая төө. Хинээс сах бай та. Би юу ач. Зүгээр тагтаар залгахнаа. Манай хаяа хамт тардаг дүү баха. Зурдаг. За. Контриг нь хэр удаа тоглож байгаа юм? Йоо, фэсит дээр 10 март сайн. Гэнэ. Хөөе. Юу, шинэ. Юм асуух гэдэг. Нөгөө Мактенгээ буу идэв штэ. Тэрөв талын. Тэр чи SMG те. Тэрнгээр кил хийхээр нөгөө reward нь хэдэн доллар авдаг. Чи фэсит дээр 10 бусдээ. Тэгээ дөрөв сонголт байгаа. 100, 300, 600, 900. Тийм. За би чамд хэлсэн шүү дээ. Юу чи? За баяртай. Бэнэ. За. Хэд болж таарав? За. Яг ер нь бол итгэлтэй хэлэхгүй байна. Гэхдээ 300 гэж байна. Тэгээ би зүгээр боломжоо ашигласан юм чинь тэрэндээ итгэхгүй бол шал тэнэг үсэ. 300 л гэдэг.
Зэ. За. За оролцогч төвшин дүр маань 3 дахь асуултын эцсийн хариулт А хэлбэр $300 сонгосон байна. Тэр зөв хариултыг хамтаарцгаая. За маш харамсалтай байна. Энэ зөв хариулт $600 байлаа. Яа. $600 юм уу? Аха. Би мэдсэн юм аа. $300 чинь зүгээр кил хийхэд өгдөр яваарч тий. Тий. Харин тийм амар танил тоглоод байгаа байхгүй. $100 Яаж ч экономик сайжруулахын тулд тий. $100 чинь юу? Опор кил хийх юм бол өгнө. За $900 бол шотканаар кил хийх юм бол өгнө. $600. Батлаар 1000 юм уу? Батлаар 1500. Тийм үү тий. Nice. За ингээд 3 асуулт аваад бүдэрч. За би тэгтээ юу яаж байгаа? Оролцогчдоо ингээд нэг ам уус өгж байгаа байхгүй юу? Өмнөх оролцогчдоо ч гэсэн юм гэсэн тий. Нийтдээ ерөөхдөө боо байна уу? Тий. За. Тэгвэл одоо тэгвэл ямарч боломж үлдээг өгсөн шүү дээ. Одоо зүгээр мэддэг юм бол мэднэ, мэдэхгүй бол бууднаа гэсэн. За дараагийн асуулт руу орцгоё. 80,000 төгрөгийн асуулт. CS2 тоглоомд M4A1S бууны нэг магазинд хэдэн сум байдаг вэ? А хэлбэр 20, Б хэлбэр 25, В хэлбэр 30, Г хэлбэр 12 сум. За юу штэ? M4A1S гэдэг чинь нөгөө silencer-тэй version нэлээд байгаа штэ. Тий. Тэгэхээр А хэлбэр 20 сумтай байхгүй юу? 20 сум. Итгэлтэй. Чамаа ингэж асуухаар бүр яг эргэлзээд байгаа өөртөө. Муу. За тэрээр 4 дахь асуултын эцсийн хувилбараар А хувилбар буюу 20 сумтай гэж сонгосон байна. За тэгэхээр зөв хариултыг хамтаарцгаая. За танд баяр хүргэе. 4 дахь асуултыг амжилттай давлаа. Ийм аврахын өнөд. Энэ асуулт чи бүр өмнөхөөс хамаагүй гайгүй л. 100,000 төгрөгийн асуулт. Эдгээр тоглогчдоос хэн нь хамгийн ахмад нь вэ? А хэлбэр Blitz, Б хэлбэр Controls, В хэлбэр 910, Г хэлбэр Bartak. За манай багийн хамгийн ахмад нь болохоор Blitz гэдгийг. Тэгээд Bartak-чин эмзэг яах нь баха тий. Тэгэхээр эмзэгчтэй жоохон 2004-5 оны хөлөө би буруу санаад байна уу? Бүр 6-7 оны байх шүү. Бүр 6-7 билүү? Тий. Ямар ч хамгийн залуу тоглогч гээд эмзэг байж хахад лав тэр үедээ хиттэйсэн би. 16 мургатай л багт тий. Тэрнээс ч өшөө тим олон жил өнгөрсөн билүү өнгөрөөгүй лөө. Контролоц болохоор би буруу санаагүй бол 2002 лөө. Нөгөө зэрэж хаах байсан санагдаад байна. Контролц. Одоо Blitz жоохон ахалсан. Андар үлэх те. Андар үл. Үгүй Blitz-ээс авах шээ. Одоо нөгөө эмзэгээс болох би санагдаад байгаа байхгүй. За. Юу Cobra зэрэг андуураад юм. Controls. Үгүй. За. Тийш тий, солиорч чинь. Тий. Тийм баха. Контрол чи бүр ахмад штэ. Би шууд Cobra зэрэг гэж бодонгуутлаа анар үлэг явуулсан шээ. Харин тэрээс бас. Харин тийм байна. Нэрээ уншихгүй зүгээр за зин чинь нэгэд. Контролоос зүгэл ах. Please бэж бодоо тий. Тэгэхээр контрол систем байна дөө. Би сая шууд нэрийн Cobra зэрэг гэж буруу бараг хараад бодонгуутлаа шууд яатсан байна. Батак. За. Санжаа гараад контрол хийчихээ дөө. Батакийн насыг өстө мэдгүй мэнэ. За. Оролцогч төвшин төр маань хамгийн ахмад нь Б хэлбэр Control гэж сонгосон байна.
зөв хариултыг хамтдаа харцгаая. Зэ баяр үргээ 100,000 төгрөг. Ямар ч тач амжилттай хариулж чадлаа. За. Бара ер нь контриг яг ямар рол дээр тоглодог вэ? Би нөө ролүүдийн нэг сонсч ирсэнээс шиг өөрийгөө ямар ролд тоглоод байгааг сайн ойлгодог шүү дээ. Аха. Эсмэс Одоо тэгэл нэг Премьер 15 17 болоод Премьер тарахаар нэг тийм хүмүүс рол мөл хуваагдчих авч тоглодог шүү дээ. Эсэтээр л нэг өндөр левелтэй хүмүүс ирж тоглолт юм шиг байлээ. Аха. Тэгээд зүгээр одоо тоглолтын хэв маягаа харахаар юу юм уу? Луркер юм уу? Апер л юм байна. Ер нь. Тэгтээ бас апер гэхээр ичж байна. Хамгийн дуртай тоглолт нь юм бэ? Заюул юм дөө. Заюу Apex 2 ер нь их гоё санагдчих шүү дээ. Яг хоорондоо хамт багыг харахаар. Аха. Apex гоё toxic. Тэгээ заюу болохоор нэг тийм дараахан дуу яг би болохоор нөгөө simple intrigue биш ерөөсөө яг заюуг бүх цаг үе хамгийн шилдэг тоглогч гэж боддог байхгүй юу? За. Заюу төрөнд дуртай. Нэг тийм яг заюу Apex 2 нэг багт байгаа нь яг ертөнцийн балансыг тэнцвэрлэж байгаа юм шиг нөгөө нэг нь ийм амар гэдэг toxic нөгөөт нь болохоор яг ийм humble яг амар тоглолдог тийм. Тийм л юм да. За одоо ингээд эхний 8 асуултаа даваад 200,000 хүрчих юм бол ерөнхийдөө цаашаа одоо яаж хариулаад алдсан гэсэн 200,000 л аавна. Тийм үү? Тэгэхээр одоо энэний дараа 200,000 хүрнэ гэсэн. За энэ асуултыг дараагийн асуултыг давчих юм бол хүрэх юм байна тий. Чек point. За. За. 2024 оны HLTV-гийн чагтны тоглогчоор тодорхойлсон тоглогч аль нь вэ? Хэлбэр Зайвуу. Б хэлбэр Монси. В хэлбэр Донк. Г хэлбэр Нико. За 24 оныг юу санаж байна? 24 оныг одоо бараг санахгүй байна. За ээж. Одоо 26. Vitality чинь 25 оноос эхлээд амир болсон санагдаад их юм. Аха. 25 он тэр чигтээ ер нь 24 оны сүүлээс юм болов эсвэл 24 онд бол яг ингээд нэг амир тийм дараалсан тийм эзэрхийлэл бол байгаагүй санагдаад байна. Тэгээд 24 оноос юу хийж исэн? Монголд яг одоо чигдрээд яг ингээд дээшээ явах шатанд орж исэн юм уу? Тий. Тэгээд бэж. Одоо ч 26 тий. Тий, одоо 26. 25 оны. Хөөе, юу юм бэ? 24 оны 12 сард юу байсан шүү дээ. Шанхай мейжер болсон тий. Тий, Шанхай мейжер болсон. Тэр үед Монголд хамгийн анхны мейжерийн плей-оффт орчихсон аахгүй юу? Тэр мейжерийг би үзчихсэн. Яг Шанхайд очиж үзчихсэн. Тэгээд хамгийн ихний тоглолт дээр явжгдоод явж исэн. Тэр үед чин авраг авсан баг нь Spirit хийсэн баха. Монголд тэр үед аль багт очиж гэлээ. Моц очиж исэн баха. За. Аа. Тийм. Тэгээд ямар ч сан санаад байна. Тэр үед чинь нөгөө хөөрхөн юу юм уу байсан шүү дээ. Нөгөө Фейз мэд байсан шүү дээ. Фейз мэд чинь файналд гарч мараадсан. Vitality-г яг тэр үед нэг амар байсан санахгүй байгаад байгаа байхгүй би. Аха. Ер нь дайжгүй байсан. Тэгтээ нэг тийм чихээ амар болсон 25 оноос юм шиг санагдаад байна. HLTV-гийн номер 1 гэдэг чинь ер нь баг Донк юм биш үү дээ гэж бодоод байгаа юм. Тэр мейжрийн плей-оффыг биш MVP-г Донк аваадсан байхгүй юу? Ааха. Донк бол тэр мейжер дээр амар тоглоом тавьсан. Тэгээд давхар MVP авснаас гадна бас нэг өөр нэг шагнал аваад ирсэн юм. Тэгээд би энд дахиад гараад ирлээ. Би бас дахиад гараад ирлээ гэж нэг тэгээд идтийг үйсэн. HLTV аваарц дээр гэсэн үг те. Харин юуны аваард санахгүй байна. Ямар ч тэр үед бол Донк нэг тийм байгаадсэн. Тэгэхээр Донк бах Нико Монси хоёр бол яг хаа тэгээд нөгөө хүмүүс сайн гэдэг болохоос яг тийм HLTV номер 1-ээр гарч мараад яг тэр үед нэг амар байсан биш баха. Нөгөө арабын баг маглгаа яваал.
нэг хүмүүс нь viral болчихсон шиг HLTV-гийн нэгээр ороогүй хаа. Зайвууг тэр үед арай нэг байгуул ах гэж бодоод ах юм. Энд гэхдээ HLTV ч нөгөө бүх стат одоо нөгөө тоглолтын үзүүлэлтийн тэрээр нь яад шүү дээ тий. Тийм бас айгүй нэр хвчилж гаргав. Тийм. Яг бас нэг тийм viral нэр хүнд гэдгээс гадна 24 за юу вэ? Донк. За тэгэл бод. За бүр ямар ч эргэлзээгөө. эргэлдэж чинь ер нь бол эргэлдэж чинь. За ямар ч чицэн ярахтан донко тий. Тий зүгээр тэр жил ямар ч сайн байсан юм да гэж бодоод. Хүмүүрийн мөрөөддөг скинүүд. Мөрөөдлөө скин клуб дээр бий зүйл. За маш Бэж гараа. за. За бүй. Ямар аир цэг шиг. Мөн бистэ те. Мөн. Тийм баха. Бид тэ ер нь нэг тийм буудаад байгаа биш бас нэг жоохон санаад байна те. Тийм. Ер нь бас гайгүй бодоод байна. Сая бэж байгаа гэж байгаа юу гэсэн бэ? Зүгээр сул өглөөс. Бэж байгаарай. Гэ нэг жоохон эргэлзээл. Тэ хариулт мөрөлтөд өөрчлөх гээгүй зүгээр байж байгаараа гэх дахиад өөрөө санаад. За ингээд манай явтаж оролцож төвшин төр маань 200 сая төгрөгийн асуултанд дээр тулж ирээд байна. Хэрвээ энэ асуултыг давж чадах юм бол 200 сая ямар ч тач халаасандаа хийнэ гэсэн үг. За асуултаа анзаарцгаая. За Монгол багт тоглож байгаагүй тоглогчийг олно. А хэлбэр Minnesota, Б хэлбэр Azteca, В хэлбэр Annihilation, Г хэлбэр Zeralt. яа. За эхнээс нь санаа. Azteca бол Монголд бейс. Монголд доо. Монголд байсан уу эсвэл нөгөө өмнөх юутай андуураад байна уу бэ? IC бейсинг гэж андуураад байгаа юм лу. Ямар ч сан энэ хоёрын аль нэгт нь бол бейсин л санагдаад байна. Хөөе, Azteca чинь юу те? Каин дүмүн те. Тийм үү. Тийм. Тэгэхээр яг энэ хоёрт нь ямар нэгэн бейс нугасаа тодорхой. Анхил болохоор би яг одоо юу хамгийн контр ингээд үзэж эхэлж тоглож гисэн ерөөсөө баг 24 оноос хойш байхгүй. За. Тэнгүүтэл би одоо нөгөө өвжийн Монгол центрээ одоо Зилкенберг Мерик гээд тэгээл нөгөө хитэ ах нар байдаг штэ. Тэр хэдийг яг эд тоглож байхад нь жишээ нь яг Монголцыг бол үздэггүй байсан. Зүгээр мэддэг. Дээр үеийн PC-мэсэнд ингээд яг нөгөө 12 оны Монголцын нөгөө лого мого ингээд бүгдээрээ монголчууд тэр таяар PC-н дээр тавьсан байсан юм шиг. Манай жижигхэн одоо өртөөний жижигхэн PC хөтөл бүх ингээд дэлгэцэн зургаа монголцын зураг мургаас хэлсэн байдаг байхгүй. Өртөөний гэж одоо хаана Би ч одоо дархны салхид 3 дугаар баг гээд нэг 1003 үнэтэй газрын тэнд бас PC байдаг юм уу те? Тийм. Тэнд PC байдаг байсан өмнө ганцхан PC те. Тэгээд ямар ч сан тэр үед бол тэгж лого мог нь харддаг гэсэн. Зилкенберг тэгээд хин ер нь тэг санаад ямар ч ингэ нэрнүүдээ санаад байгаа. Тэнгүүтэл би энд одоо ингээд мэдэхгүй байгааг нь вэ штэ. Одоо Azteca-гаас нөгөө 3-ын царайг нь ерөөс санахгүй. Azteca-гаас санаа юм те. Тийм. Анхил гэдгийг бас санаад байгаа байхгүй. Анхил болохоор Opera байсан санагч чинь. Тэг зөв. Тэгээд IC байлуу. Хөөе энэ тэгтээ яг Монголц гэдэг одоо нэр доор тоглож ирсэн гэсэн үг тий. IC Монгол гэдэг биш. organization нэр доор. Аха.
Тэгээд ото энэ хүн амар харж исэн нэр байгаа байхгүй юу? Би тэгэхээр энэ хүнийг тийм дээр үеийн тоглогч гэж байж магадгүй гэж тааж байна даа юу. Гээ хөлбөр дээр болохоор бүр өстой мэддгүй ёо. Одоо нөгөө нэг хаас тоглож байгаа. Тийм үү те. Тийм. Тэгвэл энэ залуу тоглож гэсэн үг юм байна те. Тийм. За тэгвэл гээ хөлбөр биш байх. Хөлбөр би нэг өвжи Монгол бэйс хүн болоо да гэж тааж байна. Анхил харин IC тоглож исэн байж магадгүй. Тэгээ Монголд руу орж ирэхэд анхил анханасаа байгаагүй байж магадгүй гэж бодож байна доо. Тэгэхээр эцсийн ярилт V хөлбөр annihilation аа. Байж байгаарай. За. Байж байгаарай. Энэ нийтдээ нөгөө манай багт орж ирээд Монгол цэг цаашаа нэрээрээ явах энэ тэр айгу бүгдээрээ нэг дор босон үйлдэлүүд болохоор ингээд IC тэр үед ингээд тоглож ирсэнтэй ингээд бодоход яг ингээд амар замбраагүй санагдаад байгаа байхгүй юу? Хөөе байж та гээ хөлбөр юм шүү. Тийм биш тий. Гээ хөлбөр юм бэ. Юу ч бодогдохгүй яг. За гид ягаад гээ хөлбөр болчих. Зүгээр Асак гямарсан Монголд IC хоёр аль нэгэнд нь ер нь тоглож ирснийг санаад байгаа. Тэгээ англичтэй санаад байгаа. Хөлбөр өгтөр миний амар харсан нэр байгаа болохоор би өвжи Монголын хүмүүсийн нэг баг гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр үед байсан гард орж исэн хүмүүсийн нэг. Тэнгүүдл гээ хөлбөрийг би ингээд Хансын тоглолтыг баг үзэж байгаагүй юм байна. Тэгэхээр гээ хөлбөр ах гэж бодож байна. Тэгээд залуу тоглогч гэхээр 24 оноос хойш үзсэн гэхээр дунд нь бүр ямар ч сэлгээ байгаагүй юм чинь тэгээ гээ л ах гэж бодож байна. За оролцогч төвшин төр маань 200 мянган төгрөгийн асуултан дээр эцсийн ярилт гээ хөлбөр зеролт гэсэн хөлбөрийг сонгосон байна. За хариултыг тун утгагүй артаарцгаая. Ямар төгшөртэй. За тань баяр үргээ та юу арилж чадсан байна. Сайхан бууж. Яа, жоохоо юм санаал. Анхил хастека гэж бодож байгаад гинт зэрэлцчихлаа шүү те. Харин сая ингээд гинт өөрөөгөө анзаарсан байхгүй юу? Яагаад энэ хоёр тэр эргэлзээд байгаа юм бол гээд яагаад гээ хөлбөрийг нэгч бодохгүй нэгээд. Эхлээд тэр хоёроо эргэлзээг арилгах чинь гэж бодож ирсэн бүр сүултээ энэ хоёрын нэг нь байж магадгүй юм байна гэж бодсон юм шиг байна. Тэгээ гинт анзаараад юу вэ? Гээ юм биш тэгээд. За ямар тааш та ингээд 200 мянган төгрөгийг халааслаа. Баярлаа. Дансаа явуулах уу? За дараагийн асуулт. IEC багийн оролцсон эхний мейжер аль нь вэ? А хөлбөр PGL Stockholm, Б хөлбөр PGL Antwerp, В хөлбөр IEM Rio, Г хөлбөр Plus TV Paris. Он байхгүй бо. Он байхгүй. Дэмэрч жилд 2 мейжер болдог. Алдан бусаар 3 болдог гэх юм уу? Би тийг санаад байна. Алдан бусаар гэдэг нь нөгөө Катовисыг мейжер тооцдог үстэй. тэгээд тооцохгүй тооцохгүй. Тэгээ Катовисыг алдан бус мейжер гэдэг. За. Нэг тийм юм уншижсэн трицээр. Кёлн бас тэгвэл яг Катовистай адилхан нэр үнэтэй. Би ямарсан зүгээр одоо мэдрэгдэж байгаа нь бол А юм уу вэ гэж бодож байна заяа. А юм уу вэ? За. Тэ. Тэгтээ А юм Риол гэж бодож байна доо. Ер нь Рио мейжерийг санаж байна уу? мэдхгүй. Би бүр энэ дөрвийн аль нэг нь мейжер биш үү гэхэд аль нь мейжер биш нь ялахгүй. Пласт мейжерт орд юм уу те? Яг одоо энэ PGL энэ IEM Plast гэдэг компаниуд өөрсдөө мейжер тэмцээнийг зохион байгуулах хэрэг авдیں۔ Тэгэхээр мейжер тэмцээн хооронд өөрсдөө юу вэ? Хинж авч болсон. Байнгын нэг ингээ форматаар явдггүй юм уу? Өөр компаниуд зохион байгуулж байгаа юун л өөрчлөгдөж байгаа юм байна тий. Харин харахаар дандаа л өөрөөр байгаа тий. IM гэдэг чи одоо Intel Extreme Masters. Intel Extreme Masters.
За би буудлаа. За. Хэвээ мэдгүй. Рио. Рио. За эцсийн хэлбэр В хэлбэр. Тий, Рио. Буудчих юм чинь шаналаад явах тий. За оролцогч төвчин төр 8 дахь асуулт буюу I am Rio гэсэн хэлбэрийг сонгосон байна. За маш харамсалтай байлаа. Энэ бол Б хэлбэр буюу PGL Antwerp Major байсан. I am Rio бол IEC-ийн оролцсон 2 дахь major байсан шиг санагдаж байна. Амар танил нэр байгааз. Тийм. Антверп гэжтэй би бүр ёстоос арахгүй. Рио их танил байгаад харин яг тэр үеэр л сонирхож үржижсэн болоо гэж бодлоо. За тэгтээ зүгээр та За. маш сайн оролцсон тийм ээ. 200 мянган төгрөгийг халаассан байгаа. Юу өгдөн штэ. Инэтэг нэг жүжигчтэй юм шиг кино өгдөн штэ. Саятсан билүү? Кино. Нэг кино өгдөг та ямарчсан. Инэтэг нэг сайтанд нэвтрүүлсэн оролцож байгаа хойлоо кино. За. Тэрэн дээр мань хүн бүгдэнд нь хождсон шүү дээ. Бүх асуултанд хариулдаг та. Гэхдээ хамгийн нөгөө амархан юмнууд дээр нь бүх боломжийг ашигладаг. Яг тэр шиг л юм боллоо. Эхний 3 асуултан дээр 2 боломжийг ашигласан. Тэгсэн шүү дээ. Тэдрийг мэдчихсэн бол бас байж болох л. Ийшээгээ боломжууд ашигласан бол тийм яг. Тийм байна. Тэгвэл бас буутгаад те. За. За. Ямар ч таж оролцсонд маш их баярлалаа. 200к. Чи 200к-га алдлаа. Дамд. За одоо тэгээд олон сайн спонсор орж ирэх болтгол гэж одоо ерөөдөө. Тэгнэ. За спонсор орж ирээд цаашаа гоё юмнаа. Оролцсонд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил амьдрал гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Юм асууж байгаа нэрэ. За. Энэ хэдэн асуулт байсан? 10. 12. 12 юм уу те? За талаас нь цаашаа явчихлаа байна. Тий. За тэнд маш их баярлалаа. Оролцсонд баярлалаа. За.